Би таабад дээрээс 5 янаар нэг юм хэмэл хумс авсан байхгүй юу. Тэгээд хэд яаж наадгийг минь харъя. Үрдэг ийм юмтай ирдэг юм байна. Тэгээд хумсаа сайхан авчгаад энийгээр нь талайгийн баг зэрэг үрж өгөөд ийм 2 цавуутай ирсэн. Энэ цавуугаар наавал 15-аас 30 хоног. Энийгээр наах юм бол 7-оос 10 хоног тогтно гэсэн мэхгүй. Тэгээ би анх удаа нааж байгаа болохоор энийгээр наагаад үзье. Эндээсээ хуулж аваад хумсан дээрээ наагаад өгөх юм байна. Би бол S size-ыг нь авсан. S size нь бол надад яг л таарч байна. Таарч марсан үед бас айгүй хөөрхөн юм шүү. Амархан. Ингээл болоо. S нь ч хөөрхөн юм. Тавын он чинь хэд юм бэ? Монгол мөнгөөр 2500 3000 орчим биз дээ. 3000-аар ингээд наачрагдчих харин болж байгаа юм шүү. Би чинь бараг 60 70,000-аар бодолдог байсан шүү дээ. Тэгэд энэ чинь бол ингээл нөгөө хумсны өөрийнх нь талайны өнгө дагууг авч байгаа болохоор бараг л мэдтгэхэр юм бол байхгүй. Мэдтгэхэргүй шахуу юм гоё өгт болж өгдөг юм байна. Энэ хартаа айгүй хөөрхөн. За хүмүүс маань ийм хөөрхөн боллоо. Би чинь Монголоос гарснаасаа хойшоо хамгийн сүүлд Хөх хотод ордост нэг бодулсан. Тэгсэн чинь миний хумсыг бүр амар гэмтээсэн байсан. Эдгээр хугацаанд ерөөсөө бодуулахгүй байж байгаа. Сая гоё хумс хийлгэмээр санагдаад. Тэгээ энэ чинь нөгөө хүмүүс хятад ерөөсөө хумс бодолт айгүй тийм онцгүй идэх юм билээ. За тийм боллоо. Өстой гоё энэ таалагдчих. Хэвлээ хараад очиж миний хумсыг харуул. Хараа. Миний хумсыг хартаа. Гоё шүү дээ. Гайсан аа. Гоё янз. Мэдтгэхэргүй хаастай. Тий, гоё. Би нэг хэдэн наасан гэж бодож байна. Хэдэр. 2500 авсан шүү дээ. Тийм. Би өөрөө хумсаа маникюр дээр очиод наалгасан бол бараг 60,000 гэж тарай. Тий. Тэгсэн чи юм. Одоо нэг онж мандахгүй болно да. Энэ аль 7 хоног өнөхгүй гэсэн. Цавгаар нь наах юм бол 30 хоног өнөхгүй гэсэн. Хөрх маяс. Гоё.